Тэгвэл дараагийн ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлсэн Гомбочовын Зандан шатрыг улсын хурлаар дэмжих үү үгүй юу гэдэг асуудал анхаарлын төвд байна. Түүнчлэн шинэ ерөнхий сайдад нэр дэвшигч засгийн газраа дангаараа байгуулна гэсэн нь парламентод суудалтай бусад намуудын дэмжлэгийг ч авахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээр байна. Гэхдээ Зандан шатрыг ерөнхий сайдаар томилоогүй байгаа шинэ засгийн газарт сайдын суудлага орилгосдын нэр сэтгүүрийн ордонд цуурайтаж эхэллээ. Монгол Ардын намын баг хурлын 67% буюу 3-2-ын дэмжлэгтэйгээр шинэ ерөнхий сайдад Зандан шатрыг дэвшүүлэхээр болж ерөнхийлөгчид нэрийг нь өргөн барьсан. Тэгвэл энэ үйл явцтай зэрэгцээ Зандан шатрын кабинетэд Монгол Ардын намын хин гэдэг гишүүд багтах вэ гэдэг нэрсүүд Хөвөрч, Дамдны, Ундрам, Заяавал, Тэмүүлэн, Бат Эрдэнэ, Булгантбай зэрэг гишүүд сайдын синтез заларч зарим сайд нар нь улиран ажиллах тухай яриач гараад байна. Шинэ засгийн газрын бүрэлдэхүүн таныг орох санал тавилтаа гэж байна. За яг үндэ энэ бол ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Одоогоор надад тийм санал ирээгүй байна. Энэ бол ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Түүнээс одоо энэ дээр бол би хариулт хэлэх нэрт бахаа л гэж бодож байна. Би маш сайн ажилласан гэж бодож байгаа. Тэгээ энэ утгаараа амжилттай ч хамттай байх хэрэгтэй гэж бодож байна. Нөгөө талдаа хариуцлага ч хамттай хүлээх хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэр утгаараа би бол дараагийн засгийн газарт ажиллахгүй гэдэг бодолтой байна. За шинэ засгийн газрын танхимд хийхэн залрах вэ гэдэг дараагийн асуудалч гэлээ сайдын суудалд залрах хүсэл Монгол Ардын намаар овогдож хоёрондоо сонгогдсон гишүүн бүрт бий. Тэгвэл засгийн газрын бүтцийг цөөлж 15-аас 16 сайттай болгох ёстой гэдэг саналуудыг гишүүд хүчтэй илэрхийлж байна. Одоо энэ олон яамдын тоогоо энэ сайд нарын тоог одоо цөөлөх ёстой. Тэр бүтээмжийн менежер гэдэг одоо хяналтын менежер гэдэг олон хүн байгаа. Энэ улсуудынхаа ажлын байрны асуудлуудыг бас ярих ёстой. Ер нь давтсан оронтой тий энэ чиг үүрэх асуудлуудыг нэг нарийн нухацтай сууж одоо шигшиж үзчихэж энэ дагар бүтцийг бол одоо бууруулах заашгүй шаардлага байна л гэж үзэж байгаа. Бие бинийгаа тайвшруулах гээд ацаглаа тавьсан энэ албан тушаалуудыг бууруулах хэрэгтэй гэж. Тэгжээж энэ бол хэмэлт гарна. Нэг сая бол тэр хөгжлийн хөтөлбөр орж ирэхэд бол 10-аас 15% төрийн албан хаагчдыг цомгохдох гэсэн шүү дээ. Энд дээр бол дараагийн ангийг цомгохдох хэрэгтэй байхгүй. Одоо нэг төрөмжт үйлдвэр дээр яваад очиход 100 яман 60% гэдэг шиг баахан дарга нар байгаа байхгүй. Захиргааны ажилтнууд гээд тэднийг бууруулах хэрэгтэй байхгүй. Бүрэлдэхүүн ямар байхаас үл хамааран хамгийн гол нь ажил хийдэг ийм засгийн газар бүрэлдэхүүн. За түүнчлэн Монгол Ардын нам цомхон бүтцээр дангаараа засгийн газраа байгуулж намынхныхаа гомдлыг тайлах уу аль эсвэл ардчилсан намаас бусад улс төрийн намуудыг хамтралдаа урьж оюун эрдний засгийн газрын нүсэр бүтцийг үржүүлэх үү гэдэг зарчмын шийдвэр гол хүлээлтийг үүсгэж байна.